Шинэ он гарсны дараа 3 төрлийн татвар нэмэгдлээ. Сүүлийн хэд хоногт шатхууны үн нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнд ч өсөж эхэлж. Гэтэл цалин дэтгэвэр нэмэгдсэн үг үгүй. За ингээд бодохоор монголчуудад нэг талаас татварын дарамтанд, нөгөө талаас үнийн хөрөгдөл дарлуулсаар өдөр хоногийг өнгөрөөд сууна. Ард түмнээ сайхан амьдруулна гэсэн эрх баригчид сонгуулиар юу амлаж байсныг цухас дурдъя. За эрх баригч Монгол Ардын нам 2016 онд иргэдийнх бодит орлогыг нэмэгдүүлж ажлын байрыг бий болгоно гэж дараах амлалтуудыг өгч байж. Үүнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор итгэлийн зээл болгоно. Орон нутагт 21 100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь 21 аймагт 100 жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулна гэсэн үг. За мөн 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжинэ. 1.5 тэрбум төгрөгнөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1% болгоно. За харин өнөөдөр энэ амлалтууд биелсэн үү? 21 аймагт үндсэндээ 100 төрлийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа үйлдвэрлэлүүдийг дэмжих ийм бодлого бол бас хийхээр ингэж төлөвлөд явж байгаамаа. Яг өнөөдрийн байдлаар бол яг засгийн газрын их хурлаас бол яг энэ үн дээр бол бас тодорхой алхмуудыг хийгээгүй байгаа боловч яг одоо бол судалгааны төвшөнд ямар аль орон нутагт ямар үйлдвэрийг байгуулвал илүү зохимжтой вэ гэдэг ямар ч байсан урьдчилсан байдлаар юм судалгааны төвшөнд явж байгаамаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй хаа. Эрх баригчдын ярьж байсан эдгээр амлалтууд өнөөдөр биелсэн үг гэвэл үгүй. За тэгвэл гарц шийдэл нь юу байх вэ? Үнийн хөрөгдөл дарлуулж татварын дарамтанд орчиход байгаа ард иргэдийнх бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр зарим гишүүд ийм тайлбар хийж байна. Мөнгө зарцуулах жагвал түүгээр дамжуулж ядууралд ямар нэгэн байдлаар цохилт өгөх ёстой байгаа байхгүй. Дээрэс нь ер нь бол бүх яамдууд тоогоор ярьж сурах хэрэгтэй. Одоо засгийн газар бол яам болгоо өөрсдөө бид хэдэн худалдаа авалт хийсэн тэдэнд төгрөг. Үүний үр дүн тийм хэдэн үйлдвэр байгууллаа, хэдэн технологи агуулсан бүтээлээ, хэдэн одоо ажлын байрыг нэмэгдүүллээ. Улсын төсөвт ийм нэмэр боллоо гэж. Төр бол жижиг дунд үйлдвэрлэлийг ядаж 10% нь анхаардаг байгаасаа гэж би бодож байгаа. Мэдээж одоо ганцхан жижиг дунд үйлдвэрлэлээр Монгол улсын эдийн засгийг явахгүй шүү дээ, тий. Томоохон одоо төслийн хөтөлбөр уул уурхайг даасан төлбөрүүдээ 90% нь анхаарад 10% нь ядаж жижиг дунд үйлдвэрлэлээ анхаарч. Энэ бол ирээдүйд бид нэр эдийн засгийг солонгоруулахад маш чухал суурь болох юм аа. Иргэдийн орлогыг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлэх богино хугацааны зорилт бол дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжих. Үүний тулд ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийх нь татварыг нэмэгдүүлэх. За мөн баг хүүтэй зээл олгох зэрэг асуудал. За үүний үр дүнд дотоодын үйлдвэрлэл өргөжиж, ажлын байр нэмэгдэх боломжууд бүрдэнэ гэж үзэж байна.